Сайн уу найзуудаа? Өөхөө багш нь байна. Египтэд боочлогдсон амьдарч байсан Израиль хүмүүсийн хашгирах үг сонссон Бурхан Мосийг сонгож Израильчуудыг Египтээс гаргаж өгдөг. Египтээс гарсан биз дээ? Бурханы Синай уулнаас Бурханы хаанчлалын ард түмнээр амьдруулахын тулд хуулийг өгсөн. Хүмүүс хоорондын хууль Бурхантай харилцах хууль. 10 хууль биз дээ? Бурханы улсын ард түмэнд амьдрах газар нутгийг амласан. Тэр Канаан биз дээ? Жүний бүгдийг мэддэг байх нэ. Гэхдээ нэг асуудал байна. Асуудлаа. Байцаагүй цөлийн тухай сонсноо. Манай болон бүдүүн шоу идэж 40 жил цөл төөрсөн дүүгүү. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ яагаад 40 жил төөрсөн юм болоо? Чи тэрийг мэдгүй. Хоолцоо тавьсан болов? Алхаад явбал 1 сар орчим. Машинаар явбал 1 өдөр орчим. Хаа нэгтээ сайхан зүг олцоос юм байгаа вэ? Өөхөө багшаа, юу гэсэн үг вэ? Яагаад 1 сарын дотор алхаад үржих газар 40 жил явсан юм болоо? Египтээс гараад Израилийн ард түмэн Синай ууланд 1 жил орчим амьдарч байх хугацаанд 10 хуулийг аваад майхан барьж мөргөл өргөх зарчмыг сурдаг. Тэгээд Канаан газарт очдог. Гэхдээ майхан гэж юу вэ? Майхан сүмд Бурхантай уулзаж гэм нүглээ уучлуулдаг газар юм. 10 хуулиар Бурханы хаанчлалын хууль бий болж зөрчсөн тохиолдолд өршөөл хүртэхийн тулд майхан барьсан. Египтээс ард түмнийг аварч Синай уулын хууль эрх мэдлийг өгсөн. Тэгвэл газар л үлдчихтэй. Тэгэлгүй яах вэ? Одоо хамт харах уу? Одоо бидэнд амласан газар болох Канаанд очино. Овог тус бүрээс төлөөлөл болгож 12 тушуулыг Канаан газар руу илгээдэг. Бурханы тушаалын дагуу 12 төлөөлөгч Канаан газрыг 1 сар орчим дуршдаг. Бурхны өгсөн газар ямар ч асуудалгүй дээ. Гэхдээ 12 тушуулын дуршсан зүйлс бүгд өөр байв. Канаан газар нутгийг Бурхан бидэнд өгсөн. Хурдан явцгаая. Бурхан бидэнд бэлдэж өгчээ. Баулж үз. Канааны газар нутагт аврах том хүмүүс амьдардаг юм байлаа. Тэр аврах том хүмүүстэй бид харьцуулах аргагүй жижигхэн. Йошуа Калеб хоёр л Канаан газарт орж чадна гэсэн итгэлтэй байв. Үлдсэн 10 хүн цөхөрсөн сэтгэлээр харсан. Израилийн хүмүүс тэр үгэнд итгэж Мосед уурлаж эхлэв. Харалта, Мосе. Египтэд бид сайхан амьдарч байсан. Яг гэж бидний нутгаас минь гаргаж зовоож байгаа юм. Одоо яах юм бэ? Канааны аврах хүмүүст бид царцаа шиг санагдсан штэ. Бурхан ийм гомдлож байгаа Израильд уурлан хэлэгнэв. Израилийг бүгдийг арчин хайна. Үгүй. Одоо яана? Яг ноогын үе шиг тэгвэл маш их бороорсон. Тэгээд Мосе чамаар дахин ихлүүлнэ. Эзэн минь болохгүй штэ. Тэднийг үршөн өрөвдөө өчээ. Мосе хичээнгүй залбираад Бурханы сэтгэлийг эргүүлжээ. Та нарыг Бурхан амьд үлдээхээр болсон. Ашиггүй. Мосе. Гэвч та нар Канаан газарт орж чадахгүй. 40 жилийн турш цөлд төөрөн амьдарч Бурханы хаанчлалын ард түмэн болох бэлтгэл хийх болно. Ингээд Израилийн ард түмний цөлийн амьдрал эхэлжээ. Цөлийн сургуульд орсон найзуудаа танилцахад татаа байна. Өнөөдөр сайхна багштайгаа хамт Израилийн цөлийн амьдралын талаар хичээлийг эхэлцгээе. Израилийн цөлийн сургуулийн тухай дуу.
чамд надаас өөр бурхан Одоо 2 дугаар цаг асрыг хийх цаг болжээ. Урдын хідэн сантиметр билээ юу лээ 3 дугаар цаг манай хоолны уралдаан амтдахын идээрээ 4 дугаар цаг эвдэс гарсан түүхийг судлах цаг Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу Эвдэд 400 гануу жилиг болчихлоо өнгөрөө Мосыг дагаж улаан тигсийг гатлуу Египтээс амжилттай гаруу Ашигтай гарчлаа. Цөлийн тухай би тайлбарлаж өгье. Цөл хоосонтаа өдийн цагаар шаараа Шүдэ хүлэх хүйтэн Тэнгэрлэг гизэг бидийг үргэлж хайрлаж хамгаалдаг юм Өдийн цагаа үлэн байгаа Шөнийн цагаа галан байгаа Бурхны нэг үсэг шүү дээ. Гэдэс өсөх цаг огт байхгүй Манай талах бүдэн шууны мах Өдөр бүр болгож өгдөг консус Өдөр бүр болгож өгдөг гивэл Йоу Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу Боцлын амьдралыг дуусгаад одоо бурхны хүүхэд болсон Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу Бурхны дотор бэлтгэгдэж сурч өссөн чөгсөр байдаг Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу Боцлын амьдралыг дуусгаад одоо бурхны хүүхэд болсон Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу Бурхны дотор бэлтгэгдэж сурч өссөн чөгсөр байдаг Израилийн цэцлийн сургуулийн тухай дуу 40 жил өнгөрч Израиль нь дахин 2 хүнийг төлөөлөгчөөр сонгон Ханаан газрыг танддаг. Одоо жоохон өөрөөсөн болов? Одоо бид хайхгүй. Канаан газрыг бидэнд бурхан өв болгон өгсөн. Сайн байна. Бүгдээрээ хамт явцгаая. Одоо бүгд Израилийн ард түмэн Бурхны үгэнд итгэдэг болсон. Бид бурханд итгэдэг. Эцэст нь Мойсе удирдаад Израильчууд Ханаан газарт орсон байх нэ? Тийм ээ. Гэхдээ Мосе орж чадаагүй л дээ. Мосе шинэ удирдагч Йошуаг томилон удирдагч болгодог. Израилийг чамд даатгая. Тэгэлгүй яах вэ Мосе? Бүгд сайн сууж байцгаагаарай. Мосе ийхүү Тэнгэр ус руу явсан. Хүрх газрынхаа яг өмнө хүн уурчихлээ. Өрөвдөлтэй юм. Мосе хийх зүйлээ бүгдийг нь гүйцэтгээд Небо уулан дээр гараад Ханаан газрыг харжээ. Бурхан минь, танд баярлалаа. Миний боол Мосе өгсөн учраас одоо чи энэ ард түмнийг өдөртөн дагуулan бос. Энэ Йордан голыг гаталж Израилийн урууданд өгсөн тэр газар руу явах тун. Израилийн ард түмэн үнэхээр олон байсан баг та. Израиль нь Йордан голыг гатлаад Ханаан нутгийн Ереход хүрч очив. Энэ Ярахотыг яагаад ч эзэлж чадахгүй? Тэгвэл дайн ихшин гэсэн үг үү? Цолд бэлтгэгдсэн болохоор сайн тулалдах байх. Бурхны зэрэг Яшуага Израиль! Бурхан Ерехо хот нь 6 өдрийн турш нэг удаа тойрно. Хамгийн сүүлд 7 дахь өдөр нь 7 удаа тойроод бүрээ үлээн. Тэр чинь юу гэсэн үг вэ? Тулалдахгүйгээр үү? Бурхан ёстой сониуг айлдах юм уу? Израиль хүмүүс тэр үгийг сонсхоо лу? Бид итгэж байна. Бид бурхны ард түмэн. Израиль нь Бурханы тушаалын дагуу Ерехо хотыг тойроход л болно. Монголын израилчууд тэд одоо юугаа хийгээд байна? Давчтмаар юм аа. Яг одоо дайраад ор. Израиль нь ойлгохын аргагүй Бурханы тушаалыг дуулууртай дагсан юм. 40 жилийн турш нүдээр харж мэдэрсэн штэ. Цөөлт бурханд бүрэн дугаас итгэдэг байх нь. Тэгэлгүй яах вэ? Израиль нь одоо Бурханд бүрэн итгэдэг болсон. Тэгээд Бурханы тушаалын дагуу 7 өдрийн дараа Наматад юу вэ? Яаж юм байж болох юм бэ? Ерехо хот нь нуран унав.
Бурхан үгээ надад амсан надаар дамжуулан агуу үндэстэн би болгоно гээ. Харагдахгүй боловч би харж чадахгүй юу, би гарцаагүй итгэдэг Бурхны амлалтан. Бурхан үгээ надад амсан би чамтай хамт чамайг хаач явсан. Чамайг хамгаална, чамайг дагуулна, энэ өдрөө буцааж авчрах болно. Бурхны амлалт түүний хаашаас би болж Бурхан амлалтаа үргэлж биелүүлдэг Бурхан бидний хаа би түүний ард түмэн амлалтын газар руу хүнлэн дагуулдаг Бурхны хаашаас би болж хүсэл мөрөөдлийг өгдөг Бурхан эзэн өөрийн хүслийн дагуу намайг удирддаг. Эзэн удирцсан Египтийн нутагт агуу үндэстэн би болгоно гэж. Ялалтыг байгуулдаг Бурхан зовлон эдсэн Израиль түүний тухайлыг сонсоод агуу хүч чадлыг дүүргээд гайхамшиг даварлыг өгчээ. Бурхны амлалт түүний хаашаас би болж Бурхан амлалтаа үргэлж биелүүлдэг Бурхан бидний хаа би түүний ард түмэн амлалтын газар руу хүнлэн дагуулдаг Бурхны хаашаас би болж Бурхны амлалт түүний хаашаас би болж Бурхан амлалтаа үргэлж биелүүлдэг Бурхан бидний хаа би түүний ард түмэн амлалтын газар руу хүнлэн дагуулдаг Бурхны хаашаас би болж Библийн ишлэл зээжлэх цаг. Шикэлатнаас илүү чихэлээ сүнээс илүү уяг амлаа Бурхны үг өнөөдөрч бас амтны ням ням. Йоу. Өнөөдрийн зээжлэх ишлэл бол сургаалт ус 3-ын 6. 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 Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Come on. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Арай хэлбэрээр өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Тэр чиний замыг шулуун болгоно. Хэдгээр бүлэг сургаалт ус 3-ын 6. 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 Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийн бүх замаараа
түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Come on. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Бүгдийг цээжилчлээ. Синай уулан дээр хууль авсан Израильчууд Бурхны онцгой ариун хүмүүс болох шинэ амьдрал эхэлсэн. За, одоо Синай уулаа орхиод Бурхны амласан газар болох Канаан руу явцгаая. Мосе ба Израильчууд Синай уул ба Канаан уулын дунд орших Кадей Барнай хотод ирэв. Мосе Канаан гэж ямар газар нутаг болохыг олж мэдхийн тулд овг бүрээс нэг хүн нийт 12 дуршуулыг илгээж Канаан нутгийг тангинахаар явсан юм. 40 өдрийн дараа туршуудууд Канаан нутгаас асар их усан үзэм авчирсан. Хүмүүс тийм ээ, ийм том усан үзэм идэж болох уу? Канаан бол маш үржил чимтэй газар юм шиг байна. Химээ маш их баярлсан. Гэхдээ хоромхон зуур 12 дуршуулын 10 нь ийн хэлв. Тэр газар нутагт амьдарч байгаа ард түмэн бол аврах хүмүүс юм. Бид тэднийг хизээч ялж чадахгүй. Бид тэдэнтэй харьцуулбал зарцаатай адилхан. Гэхдээ 12 хүмүүс дундаас Йошуа болон Калиб хоёр л өөр санаа бодолтой байсан юм. Канаанд амьдарч байгаа хүмүүс том, хүчрхэг хүмүүс юм. Гэхдээ Бурхан бидэнд тэр газар нутгийг өгнө гэж амласан. Хэрэв Бурхан бидэнтэй хамт байвал бид тэднийг ялж чадна. Тэд бол бидний хоол юм. Гэвч Израильчууд хэнийх нь үгийг сонссон бэ? Мууг хэлсэн 10 хүний яриаг сонссон. Ард түмэн Мосед гомдлож Бурхныг буруутгаж эхлэв. Бурхны амлалтанд итгээгүй гомдлож буй ард түмнийг хараад дуршуул хийх 40 хоногийг 1 жил гэж тооцоод тэд 40 жил цөлөөр тэнэх болно гэж хэлсэн. Бурхны үгийн дагуу хүмүүс цөлд 40 жилийн турш эргэлдэн тойрон байв. Дараа нь тэд үхсэн. Гэхдээ итгэлийн хүн болох Йошуа, Калиб 40 жилийн дараа амлалтын газар орсон. Канаанд орохын өмнө Мосе үхэж Бурхан Йошуаг Израилийн удирдагч болгосон. Йошуа Бурхны амлалтанд итгэж ард түмнийг удирдан Канаан нутагт орсон. Канаан дахь анхны цайз бол Ирохо цайз байв. Ирохо цайз нь маш хүчтэй өндөр цайз байсан. Бурхан энэ Ирохо цайзыг нураах аргыг зааж өгсөн. Энэ нь өдөрт 1 тойрог, 7 дахь өдөр нь 7 тойрог гэж айлцсан. Ахлах дахилч нар бүрээ үлээж тэд чангаар хашгир. Огт ойлгохын аргагүй боловч Йошуа болон ард түмэн Бурхны үгэнд дуулууртай дагсан. Ард түмэн магтан дуулан Ирохо цайзыг цөмлөн орж чадсан. Израилийн ард түмэн бүрээ үлэн дотогшоо орсон. Израилийн ард түмэн энэ дайнд ялсан нь хүч чадал сайн зэвсгийн хүчээр биш, Бурханд дуулууртай байсан учраас ялж чадсан гэдгээ ойлгосон. Бурхны хүүхдүүдээ Бурхан бидэнтэй үргэлж хамт байгаа гэдэгт итгэж, мөн Бурхан биднийг ямар ч хэцүү зүйлд үргэлж бидний хажууд байгаа гэдэгт итгэн, мөн Бурхны хайрын үгнээс зуран Бурханд итгэдэг бидэнтэй эцсээ хүртэл хамтдаа байх болно.